Ерөөлийн сувгийг сонсож байгаа та нартай энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр шинэ ном буюу 3 дугаар Иохан 1-р бүлгээс авсан ойлголтоо та нартай хуваалцъя. Эзэн 3 дугаар Иохан 1-4 эшлэл дээрээс үгээ өгсөн байна. За энэ эшлэл дээр миний хүүхдүүд үнний дотор буйг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад үгүй билээ. Амен. За энэ эшлэлийг унших үед ариун сүнс надад Бурхан эзэн яг юунд маш их баярлдгийг харуулж өглөө. Тэр өөрийнх нь хүүхдүүд үнэн дотор алхаж байхад, үнний талд зогсож байхад, үннээрээ явж байхад, бүх зүйлд үнэнд шударга байхад тэр үнэхээр намайг харахтаа баярлдаг юм байна гэж би энэ ишлээс ойлгож авч байна. Түүний хувьд энэ нь эрхэм баяр баясгалан юм байна гэж би энэ ишлээс ойлгож авч байна. Тэгээ би юу гэж бодож байна вэ гэхээр надаас үнэхээр худал хуурмгууд нь хол байх болтугай. Худлаа ярих нь хол байх болтугай. Хулгай хийх нь хол байх болтугай. Хуурамч байдлууд нь хол байх болтугай. Харин би ямар ч үед би Бурхны талд, Бурханд таалагдах тэр шийдвэрийн талд зогсохыг хүсэж байна. Бурхны надад зөв гэж харуулсан, Бурхны надад зөв гэж хэлсэн, Бурхан надад энэ үнэн шүү, энэ шударган шүү, энэ зөв зам нь шүү гэж харуулсан яг тэр талд зогсохыг хүсэж байна. Яг тэр зориг, төвчээр үнэн гэж юу вэ гэдгийг ойлгох, тэр үнэн зөвийг олж харах тэр сүнслэг нүд чихмэн нээлттэй байх. Тэр мэрэгэн ухаан, тэр мэдлэгийг үнэхээр эднээсээ гуйж байна. Эзэн минь хин нэгэн хүний тэр таалалд нийцүүлэхийн тулд би худал хуурмгийг хийх биш. Таны нүдэнд тааламжгүй зүйлийг хийх биш. Харин алхам тутамдаа гаргаж байгаа шийдвэр бүрмэн харин таны талд байх болтугай. Тэгээ та надад тэр зөв замыг, тэр үннийг үнэхээр надад илчлэн харуулж, тэр мэрэгэн ухаан мэдлэгийг үнэхээр та надад алхам тутамд нүүх болтугай. Тэгэд үнний талд зогсох тэр зоригтой байдлыг, тэр шийдвэртэй байдлыг бас та надад үнэхээр өгөх болтугай гэж би танаас гуйн залбирч байна. Та маш их баярлалаа. Тэгээд ийм ойлголтыг авлаа. Та нарын минь өнөөдрийнх нь ажил үйлсийг эзэн Бурхан ивэж өрөөх болтугай. Амен.